Коронавирусын халдвар COVID-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар нийгэм эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг ер нь одоо дэмжихгүй байгаа. Энэгээ би байр суурьаа илэрхийлж байна. Энэ хуулийн тэр төсөв хөрөнгө зарцуулалттай холбоотой энэ асуудал бол өнөөдөр сая тэр дүгнэлтэн дээр ширлээ. Энэ үндсэн хуулийн пүүл дээдлэх зарчим Монгол улсын хурлын бүрэн эрхтэй зөрчилдсөн ийм зохицуулт байгаа учраас энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байгаамаа. Бид өнөөдөр ковид хууль гэдэг энэ асуудалд маш хүндэтгэлтэй хандаж өвчин цар тахлаар бол улс төр хийхгүй гэдэг ийм байр суурьнаас хандаж засгийн газраас оруулж ирсэн бүхий л одоо хуулийг дэмжиж энийг хэрэгжүүлэх, ард иргэдээ эрсдлээс хамгаалах, эдийн засгийгаа сэргээх талаар маш их хүлээцтэй хандаж ирсэн. Өнөөдөр энэ цар тахлын асуудал Монгол улсын хэмжээнд бас намжмал байдалд орж байгаа хэдий ч омикрон гэдэг энэ дараагийн одоо хуулиур гарч ирсэн тухай энэ асуудал сэрэмжтэй хандж байгаа. Энээс сэргийлэх асуудал засгийн газар шуурхай ажиллах нөхцөл боломжийг хангуулахын төлөө дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдөр энэ улсын хурлын бүрэн эрхэт халдсан энэ төсвийн хөрөнгө мөнгийг захиран зарцуулах хэрэгтэй холбоотой энэ асуудал дээр бид хууль дээдлэх зарчмыг баримтлаж ажиллах ёстой гэсэн ийм байр суурьтай байна. Өнөөдөр засгийн газарт энэ хуулиуд нь бусад хууль эрх зүйн зохицуулалтаар төсвийн тодтгол хийж төсөв хөрөнгө зарцуулах асуудлыг яаралтай гурмаар шийдэх эрх нь нээлттэй байна. Ийм учраас энэ зарчмын зөрүүтэй саналыг бол дэмжиж байгаа гэдгээ илэрхийлье.